Япон улсын коронавирусын нөхцөлийн талаар мэдээлэл хүргэе. 23-ны 18 цаг 30 минутын байдлаар Япон улсад нийтдээ шинээр 4225 халдварын шинэ тохиолдол бол илэрлээ. За 8 иргэн бол нас барсан байна. За халдварын нийт тохиолдол өнөөдрийн байдлаар 862,855 хүн бол халдвараа бол аваад байгаа юм байна. За нас барсан хүний тоо 15,129 хүн бол нас барж байна. За халдварын тоогоор Токио хот бол хамгийн өндөр халдвартай явж байна. За нэг өдөрт гарсан халдварын тоо 1359 халдвар бол гараад байна. За вакцинжуулалтын хувьд авч үзэх юм бол нийтдээ Япон улс нийт хүн амынхаа 35% нь эхнийхээ тунд бол бүрэн хамрагдаад байна. За хоёр дахь тундаа бол 23.1% нь бол хамрагдсан иймэрхүү байдалтай байна. Дельта вирустэй тэмцэж байгаа авч хэрэгжүүлж байгаа хэмжээний хүрээнд бол хэдийн хоргийг бол ерөнхийдөө 159 улсад бол тогтоосон байдалтай байна. За мөн халдварын дэглэлт маш өндөр байгаа Энтэг, Шри-Ланк зэрэг улсаас ирж байгаа иргэдийг 10 хоног тусгаарлах байранд заавал тусгаарлаж 3 удаагийн PCR шинжилгээ авсны үндсэн дээр бол хилээр бол оруулж байгаа иймэрхүү бол байдалтай. За Токио хотод 8 сарын 22-ны хүртэл онц байдлыг бол тогтоосон. За онц байдлыг тогтоохдоо ялангуяа нөгөө хүн амьтныг цуглахаас сэргийлэн уушин газар арх зарахыг бол хориглосон байгаа. Иймэрхүү байдалтай бол үргэлжлээд явж байна.